Сэмэцгэнүү та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 122 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. Do all the good you can. By all the means you can. In all the ways you can. In all the places you can. At all the times you can. To all the people you can. As long as you ever can. John Wesley. За тэгэхээр өнөөдрийн маань персептик хэлсэн John Wesley гэж хэн байсан бэ талаар хэдүүлээ товчхон сонирхоод үзье. John Wesley 1703-аас 1791 оны хооронд амьдарч байсан. Английн шашны зүтгэлтэн теологч, Христийн шашны методист хөдөлгөөнийг үндэслэгч юм байна. Тэрээр өөрийн дүү Чарльз Уэсли болон холбоот нь Жорж В. Витфилд нарын хамт 18 дугаар зуунд Британи болон Америк даяар шашны томоохон сэргээлтийг өрнүүлсэн байт юм байна. За түүний бага насыг аваад үзэх юм бол тэрээр Lincolnshire мужийн Epworth хотод Англикан сүмийн номлогч Самуэль Уэсли болон түүний эх Сюзанна нарын 15 дахь хүүхэд болон мэдлжээ. 15 дахь хүүхэд. Тэгээ хамгийн бага нь гэж хэлээгүй байхыг бодоход дахиад зөндөө байгаа юм шиг санагдаад ах. За тэгээ 6 настай та гэрийнхэн төмрөөс гайхамшигтайгаар амьд үлдсэн тул ихэн түүнийг бурхны онцгой даалгавартай гэж үздэг. Басны тий. Оксфордын Christ Church College-д суралцаад улмаар 1726-нд Lincoln College-ийн эрдэм шинжилгээний ажилтан болж оржээ. За тэгээд Оксфордод байхдаа тэрээр дүү Чарльзын байгуулсан шашны бүлгэмийг удирдах эхэлсэн бөгөөд тэдний Библийг судлах, мацаг барих, шоронгийн хоригдлуудыг эргэх маш нарийн системтэй хэм маягийг бусад оюутнууд шоолон методистууд гэж нэрлсэн хожмын сүмийн нэр нь болсон юм байна. За тэгээ 1738 оны 5 дугаар сарын 24-нд Лондонгийн Aldersgate гудамжинд болсон цуглааны үеэр Мартин Лютерийн номлолын оршлыг сонсож байхдаа түүний зүрх сэтгэл хачирхалтайгаар дулаацаж авралын жинхэнэ итгэлийг олж авсан гэдэг. Зарим тохиолдолд яг би өөрөө нөгөө нэг бүр шашныг үнэн голоос юу гэмдээ амьдралынхаа бүр яг ингээд нэг салшгүйний хөсөг болгож шүтдэг хүн биш болохоор зарим яг ийм тохиолдлуудад ийм нөгөө шашны талаарх номлол гэдэг юм уу ямар нэгэн зүйлс бүр ингээд ийм баг зэргийн хэтрүүлэгтэй юм шиг санагддаг. Яг миний хувь хүний бодлоор тийг санагддаг. За тэгээд өргөжлүүлцгээ хэдүүлээ. Тэгээд Англикан сүмийн удирдлагууд түүнийг уламжлалт сүмд номлохыг хориглосон тул тэрээр гадаа ил задгай талбайд номлож эхэлсэн байна. Дэлхийн ертөнцид миний сүмийн харьяа нутаг хэмээн тунхаглаж амьдралын туршид мороор 250,000 гаруй миль зам туулж 40,000 орчим номлол хийсэн байт юм байна. Тэгэхээр үнэхээр бүр юм тууштай ёстой метрашгүй. Тэгээ яг өнөөдрийн нөгөө персептийнхаа дагуу амьдарч ирсэн хүн байна л да. Өөрийнхөө хийж чадах сайн зүйлсийг хий. Өөрийнхөө чадахын хэрээр өөрийнхөө хийж чадах аль арга чаргаар хамаагүй тэгээд байж болох бүх газар, бүх цаг хугацаанд, бүх хүмүүст өөрийнхөө өргөжлүүлж чадах хугацаанд сайн үлийг хийгээрэй. Үнэхээр яг ингээ амьдралаас нь ингээд яг уу багахан хэсгийг ингээ сонсоод үзэхэд хүртэл яг энэ нөгөө персептийнхаа дагуу бүр ингээ амьдэрсэн хүн байна л да. Сайхан зүйлийг ингэж түгээж амьдрах. Тэгээд тэрийг өөрийнхөө нөгөө нэг амьдралын зорилго болгоод амьдарч ирсэн. Бид нар ч гэсэн бүр яг энэ хүн шиг бүр юу гэдэг амьдралын бүр ингээ гол зорилго болгохгүй ч гэсэн бусдад сайхан зүйл хийхийг өөрсдийнхөө одоо нөгөө дотоод юу гэдэг юм бэ? Дотоод даалгавар гэх юм уу? Одоо нөгөө нэг амьдралын мишн гэдгээр
бусдад сайн сайхан зүйл хийж өөрсдөө ч гэсэн төдий ч энийгээр ингээд эерэг зүйлийг татах нь одоо яг энэ хүний хэлсэн өнөөдрийн перцептийн маань гол утга юм аа. За тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийнхөө дугаарыг энэ хүргээд өндөрлөе. Баяр таа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.